гоё газар байна. Шаббат шалом. За Тель Авив хот нь Израилийн газар дунд тэнгисийн ирэг дээр оршдог. За 51.8 квадрат километр газар нутгийг эзэлдэг. За Иерусалимд бүх улсын байгууллагууд байрладаг. Харин Тель Авивт олон улсын байгууллагууд болон элчин сайдын яамнууд нь төвлөрсөн байдаг юм байна. За энэ мэдээж Иерусалим бол маш их дайн, тулаан хүмүүсийн хооронд мөргөлдөөн араб, еврей хүмүүсийн хооронд маргалдаа өнгөл болж идэгтэй холбоотой. За харин Тель Авив бол тайван байдагтай холбоотой гинэ. За 2021 оны 12 дугаар сарын байдлаар энэ хот амьдрах өртгөөр дэлхийд 1-р орсон байна. За маш их хүнтэй хот болсон байна. За ойрхон орнуудын үдшилгийн нийслэл хэмээх шөнийн амьдралтай хот гэж хэлж болно. За бид шөнө онгоцноосоо буугаад хотын төвд ирэхэд бол өдөр мэт дүүрэн хүнтэй ганхан гоё охтууд холхилдон бар цэнгэний газрууд онгорхоо хөгжим дууран байх нь үнэхээр сонин санагдаж байлаа. Тель Авив хотод 30 гаруй мянган оюутантай. За мөн тус улсын хамгийн том их сургууль болох Тель Авивын их сургууль байрладаг. За үлдэж холбоотой байж магадгүй юм аа. За Тель Авив хотын хөгжил нь түргэн хугацаанд тухайн үед араб нь хүн амын дийлэх хувийг эзэлж байсан. За хуучны хот Яфа гүйцсэн гэж хэлж болно. За одоо Яфа хоттой энэ хоёр хот нийлсэн боловч одоогийн байдлаар бол мэдээж маш их хөгжилттэй хот болсон. За Израиль улс байгуулагдсанаас 2 жилийн дараа 1950 онд Яфа болон хуучны хот Яфа болон Тель Авивыг нэгтгсэн түүхтэй. За Тель Авив нь Европ, Аз, Африкийг холбосон түүхэн газрын гүр болох Израилийн төв хэсэгт газар дундын тэнгисийн ирэг дээр эртний Яфа бомтын хойд хэсэгт элсэн манхан байсан үржил шимгүү газарт байрладаг гэж хэлж болно. За одоо бол газар нь яг тэгшлэгдсэн бөгөөд огцом налуу газаргүй газар зүүн онцлог шин чанарууд нь газар дундын тэнгисийн ирэг ба Яркон голын амнаас дээш цохионууд дээр байрладаг. За хот нь бол эдийн засгийн хувь өмнөд ба хойд гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. За өмнөд Тель Авив нь Неве-Цедек, Яфа гэж тооцвол хойд Тель Авиваас нь ядуу гэж тооцогддог юм байна. За мэдээж Тель Авив бол Израилийн 2 дахь том хот. За тус улсын эдийн засаг, соёлын төв юм аа. За анх 1909 онд байгуулагдаж байхдаа Яфагийн шинэ еврей хороол хэлбэрээр байгуулагдсан. За удалгүй тус хороолоос хот үүсч тэр үеийн Палестинд ирсэн еврейчүүдийг хүлээн авах төв нь болж исэн. За эхлээд Орос, Польшоос ирсэн цагаатчид нэлээд их байсан боловч Германд нацистууд засгийн эрхэнд гарснаар Германаас цагаатчид Палестин руу цуглаж ирсэн. Ихэнх нь Тель Авив хотод суурьсан. За ерөнхийдөө Тель Авив хот нь газар дундын тэнгисийн ирэг дагуу 13.5 км орчим үргэлжилсэн. За хойд ба өмнөд хэсэгтээ далаагаас хамгийн ихэнд 7 км, төв хэсэгтээ 3.5 км хүртэл үргэлжилдэг. За яг далайн ирэг дээрээ байдаг гэж хэлж болно. За далайн ирэг дагуу далаа руу харсан
цонхтой тансаг зэрэглэлийн буудлуудаас ахуулаад жижигхэн 3 давхар байшингуудад тэгээд энэ жижигхэн хотод маш олон зочдууд бий. Зөвхөн одоо booking.com-д ороод харахад бол энэ сайтад 2329 том жижиг буудлууд байж байна. За ерөнхийдөө бол энд байгаа буудлууд бол үнийн хувьд бол ерөнхийдөө үнэтэй гэж хэлж болно. За $50 эхлээд хамгийн муу буудлууд нь одоо $50 баг $50 буудлууд гэж баг байхгүй. Ерөнхийдөө бол $80 эхэлнэ. За тэгээд 100-аас 200, 300 гэдээ явчихна. За Tel Aviv бол жилдээ 2.5 сая жуулч үйлдэж авдаг. За мэдээж Tel Aviv бол Израилийн тээврийн хамгийн чухал зангилаа. За Израилийн төмөр зам автобусын компаниудын бүх шугамын солилцооны гол зэг. За мөн Tel Aviv-ийн Бен Гурионы онгоцны буудлаар бол дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид болон дэлхийн одоо бүх орнуудаас одоо еврейд үндэстэнгүүд тасралтгүй ирж за еврей одоо өөрийн байгуулсан орондоо еврей нар ирж одоо Израильд суурших байдал бол өдрөө бол байнга одоо тасралтгүй ирсээр. За ялангуяа коронавирусын энэ үед бол заавал энэ буудлаар дамжин ирэх шийдвэрийг энэ улсын засгийн газар гаргасан байна. За миний ордог хаана байна? Хаана миний ордог? Айн биш вэ? За энэ дээр гараад тавил хүсэл бэлддэг гэсэн Арслангийн ордон. За хүсэл бэлгүү. За Эртний хот Яфа нь олон зуун жилийн түүхийнхаа туршид олон өөрчлөлтийг туулж ирсэн боловч за стратегийн ач холбогдол бүхий бом тот байсаар ирсэн. За олон тооны байлдан дагуулалтанд өртөж байсан. За Яфа хотын өнөөгийн байдал харьцангуй тайван. За еврей, араб хүн хүн амын тайван хамгаалсан байдлаар зэрцэн орж байгааг хараад бас гайхаж явлаа. За хуучин Яфа бол өөрийн сонирхол татхуйц. Өөрөө бол одоо мэдээж түүхийн дурсгалт газрууд нэлээд хэд байдаг. За энд бол мэдээж олон шашны газрууд байдгаас гадна энэ жижигхэн хот өөрөө бол маш сонирхол татхууц газар гэж хэлж болно. За Ромын эзэнт гүрний 90 үед энэ хотыг 6 захирж байсан түүхтэй. За Помпей, алдарт Юлий Цезар, за Марк Антонио, за түүний дараагаар Клеопатра хүртэл удирдах, за Октавийн Август энэ хотод сууж дараа нь Херод хаан удирдах байсан түүхтэй юм байна. За хожим нь еврейн дайны үеэр еврейн босгочид ромчуудын усан холбоог таслахыг оролдож, за тэр үеэр бол одоо энэ хот үнсэн нуран болж байсан түүхтэй. За ер нь еврей нар бол ромчуудтай бол олон зууны турш одоо энэ нутаг орноо авч үлдэхийн төлөө дайтаж байсан түүхтэй шүү дээ. За хуучны хот Яфа түүний эртний гудамжаар алхан жижигхэн дэлгүүрүүд галерейнууд сонирхож явж байгаад том шилийн хаалганд тулж ирээд дотгошоо шагаатал ачин сайхан кофений үнэр за хуучны урд өмнө сонсож байгаагүй сайхан аялгау сонсоод өөрөө ирэхгүй явж орсон. За ороод зөвхөн дэлгүүр биш музей юм гэдгийг шууд ойлгосон. За энгийн нэг байдаг музей биш амьд урлан музей гэж хэлж болно. Энд одоо хүртэл Йемений еврей нарын одоо хоримдоо өмсдөг үндэсний болон хурмын хувцснууд, за эртний гоёл чимэглэлийн эд зүйлс, за түүнийг уралдаг багажнууд,
ахуйн үед зүйл за эртний архивын фото зургнууд гар аргаар хийсэн 10 буудааны чулуун тэрм гэх мэт үзмрүүд нь яг эрт дээр үед очсон сэтгэлийг төрүүлж байсан. За энэ бол иймэн усад амьдардаг байсан еврей нар маш олон жилийн турш нутагтаа очиж хүлээж байсны нэг нь Бенцан Давидын их эцэг бөгөөд за тэд бүтэн 2 жилийн турш Надран хотоос энэхүү одоо багж хэрэгслээ үүрсээр нийслэл санаа хоттой ирсэн түүхтэй юм байна. הם הלכו כמעט שנתיים ברגל מצפון תימן, למה בתימן לא היה מכוניות. Они шли 2 года с севера Таймана на юг Таймана, потому что не было машин, они передвигались пешком, весь народ. אז הם הלכו כמעט שנתיים. За миний их эцэг 2 жил бусад хүмүүсийнхээ хамт явган явсаар за 1000 гаруй километр газар ий тогшил бүх юмаа үүрээд одоо замдаа бас ядраад амраад ажил хийж мөнгө олоод явж ясан. За тухайн үед бол амьдрал мэдээж өргөлжсээр байсан. Зарим нь өвдөж, зарим нь нөхөж өргөцсээр тэр хоттоо орж ирсэн. За ингээд анх удаа амьдралтаа анх удаа онгоц харж их гайхсан гэсэн. Гэвч одоо Торын сударт бичснээр одоо бид нарыг өөрийн маань эх оронд 2000 жилийн тэртээ орхин явсан эх орны минь том далавчтай төмөр шуугаар далавчин дээрээ суулгаад эх орондоо авчирна гэдгийг бүр тогтооцсон байсан учраас маш их баярлаж онгоцноос айлгүйгээр сууцгаасан гэж ярьсан. И 2 года ехали, потом вот там на самолеты же вот какие-то очереди, как они. Это очень интересно, 21 век. קודם כל הם היו נורא התפלאו, המטוס, זו הפעם הראשונה שהם רואים מטוס. За тэр үед эд тогшлон багтахгүй их нь юмаа хаяад онгоцондоо сууж исэн түүхтэй. אז הם אמרו כאילו שזה כאילו מרבד הקסמים שהם הלכו על מרבד, על שטיח. Сказали им, что это типа большая железная птица, как чудо, которое отнесет вас на крыльях на святую землю. На святую землю. וגם בתורה כתוב עוד לפני 2000 שנה, כתוב בתורה שעל כנפי נשרים הם הביאו אתכם לארץ, והם האמינו בזה. Самое что интересное, вот он сейчас говорит, что и в Торе, которая была написана 2000 лет назад, были написаны те же слова, что вас святые כתוב בתורה לפני 2000 שנה, הם האמינו זה, הגענו לזמן הזה. И так как они читали это в Торе, они поняли, что да, вот эти вот железные непонятные אז птицы принесут. הם לא פחדו Они להיות даже не באוויר могли למעלה бояться, וזה. они не понимали, потому что в Торе было написано 2000 лет назад. וכשהם באו לפה והם ראו המון יהודים בלי פאות, בלי כובע, אמרו באנו פה, אין פה יהודים, כולם פה גויים. Когда они прилетели сюда в страну, они вдруг, если вы обратили внимание, здесь евреи ходят с пеот, такие, как закрученный волос такой длинный. Да. Так вот они приехали сюда, у людей этого нету, потому что с Европы многие без этого приезжали. Они испугались, что нету тут евреев, куда их привезли. Ну ладненько, спасибо вам большое. Ну нам не расскажете. За та нар гудамжинд харсан байх хажуудаа буржгар үстэй еврей нар тэднийг ирэхэд байхгүй. За ихэнх нь дайны дараа энгийн хувцастай Европоос ирсэн хүмүүс байсан болохоор яана манай энэ нутагт маань еврей нар байхгүй байсан байж тээ гэд маш их айж гайхсан гэдгээ бас аав ээж хоёр маань ярьдаг байсан гэж дурсан ярьсан билээ. Чтобы ваши мечты ваших родителей исполнились. Ну я так думаю, что מאחלת לך הכל טוב כל מה שאתה רוצה, כל החלומות שלך. Но все равно исполнились, но чтобы ваши люди, ваши вот родственники, дети хорошо жили. משפחה, ילדים, שהכל תגיד, הכל זה גזירה מהשם, הוא מחליט. Он говорит, все это зависит от Всевышнего. Как он повелит, так и будет. משהו יעשה, משהו יחליט, זה מה שיהיה. Только он может решить, как это должно быть. Ну ладно, очень понятно. Ну хорошо, спасибо вам большое. За энэхүү имэний уламжилт урлал энэ гэр бүлийн одоо 8 үеийн турш өлөгдөр ирсэн. За Бенцан гэх одоо 60-аад насны хүн
За анх 10 настай байхаас эхлэн аавда туслан энэхүү урлагт суралцсан түүхтэй юм байна. За энэхүү мөнгөн идэл ер нь алтаар бүрсэн идлүүд мөн харагдах боловч маш нарийн хийцтэй. За бүгдийг нарийнхан утас суулгаад утсаа ороож давтагдчихгүй хийцтэй нэр их хөдөлмөр ажиллагаатай гэж хэлж болно. За Давид Бенсионтой танилцсанаар эртний еврей хүмүүсийн нэгэн төлөөлөл за тэдний хөдөлмөр зан чанарыг олж харсан юм аа. За 2000 жилийн өмнө эх орноосоо дөрвсөн еврей нар их нутагтаа иргэн ирснээр олон улс орноос өвлөн авсан соёлыг дэлгэрүүлж за Израиль улсын хөгжилд хувь нэмрээ өгч буй юм да гэсэн бодол бодогдож явлаа. За ер нь еврей хүмүүс гэхээр л мөнгө ба амжилт гэж дэлхийн бүх хүмүүсийн толгойд бууж байдаг. За еврей нар эртээ ирээс эхлэн эрэгтэй хүүхдээ 3 наснаас нь эхлэн ном уншиж сургадаг байсантай холбоотой гэж үздэг юм байна. За тэд хэдийгээр Талмуд судрыг уншиж байсан ч энэхүү сударт байгаа одоо сахилаг батыг маш их зааж сургадаг байсан юм байна. За эрэгтэй хүн эрдэмгүй байх юм бол гэр орноо авч явж чадахгүй гэдгийг толгойд нь суулгаж өгдөг байсан юм байна. За би энэ Давид Бенсионоос энэ тухай гайхаж асуухад за 3 настай хүүхэд ном уншаад ойлгох уу гэж асуугаад тэр хүн за 3 настайд ойлгохгүй ч өдөр болгон уншаад чийжлэх нь чухлаа. За 3 настай хүүхдийн чийжлэх чадвар маш өндөр байдаг. За гэхдээ дараа нь юм ойлгодог болоод ирэхээр цээжилсэн сургаалынхаа учрыг ойлгох болно гэж миний өвөг дээд үздэг байсан юм а гэж хэлж байсан юм а. За ер нь еврей хүмүүс бол долларын тэрбумтунгууд ер нь тэгээд мөнгө гэсэн бодол бол өөр ирэхгүй хүний толгойд бууж идэг. За одоо дэлхийн тэрбумтунгууд 25 гаруй хувийг еврей тэрбумтунгууд эзэлдэг. За ерөнхийдөө 2021 оны 12 дугаар сарын 19-ны байдлаар дэлхийн долларын тэрбумтунгуудын тоо өдгөө 2000 гаруй хүн байдгаас эхний 10-т нь багтсан хүмүүсийн 7 нь Билл Гейтс тэргүүтээр еврей гаралтай хүмүүс багтаж байна гэд боддоо. За энэхүү 7 хүний 6 нь болох Билл Гейтс, Ларри Эллисон, Ларри Пейж, Марк Цукерберг, Сергей Брин, Стив Балмер нар бол бүгд интернет компьютерийн програм болох Microsoft, Google, Facebook зэрэг одоо програмуудыг үүсгэн байгуулагчид. За түүнээс хөрөнгөчсөн хүмүүс юм аа. За Хайфа бол Израильд Тель-Авив, Иерусалим хотын дараагаар 3 дугаар жагсдаг хот. За 285.3 мянган хүнтэй. Хүн амынх нь 81.2% нь еврей. За арабууд 9.8%-ийг эзэлдэг. За мөн л одоо Тель-Авив хоттой ижилхэн 63.67 км2-д газар нутагтаа гэж хэлж болно. Жижигхэн газар нутагтаа. За 1 км2-д газар нутагт 4224 хүн оногдсон юм байна. Нягтршил өндөрлөлтөй хотын тооцогддог. За Хайфа хот бол хойд зүгтээ хойд зүгийн нийслэл гэж нэрлэгддэг. За хойд зүгийн хамгийн том хот юм аа. За Хайфа бол Израиль улсад нөлөөтэй аж үйлдвэр, тээвэр, соёлын төв гэж тооцогддог. За тус улсын далайн худалдааны том төвүүдийн нэг. За үүсэн цагаас л бомб тот байсан гэж хэлж болно. За 2000-ад онд гэхэд хотын бэлэг тэмдэг нь Хайфагийн бомбд байдаг. За энэхүү бомбд нь Израиль улсын томоохон худалдааны бомб юм. За энэ хот бол Кармел уулын ингэрт баригдсан одоо 3000 гаруй жилийн түүхтэй суурин хот. За олон мянган жилийн турш Хайфаг Ромчууд, Византчууд, Арабууд, Загалмайтнууд
Османчууд, англичууд эзэд захирч байсан. За 1948 онд Израиль улс байгуулагдсанаас хойш одоо Хайфа бол Израилийн хот болсон түүхтэй. За 17 дугаар зууны үед бол Европ Палестины хоорондох 8 өргөжлөлт хийснээр Хайфа бол одоо бомб хот болж сэргэж за олон хөлөг онгоц энэ хотод ирэх болсон түүхтэй. За 1831-ээс 1840 оны хооронд бол Туркийн за алдарт Ибрагим Баша бол энд хяналтаа тогтоож байсан түүхтэй. За туркуудыг эзэж явах үед бол Хайфа одоо мэдээж мусульман шашинтай байсан. За энэ цөөн тооны еврейгийн нийгэмлэг тухайн үед орж байсан гэж хэлж болно. За 1840 онд гэхэд оршин суугчдын 40 орчим хувь нь христийн шашинтай арабууд байсан юм байна. За 1868 онд германчууд бол энд ирж суурьсан. За тэр үед бол Германы уурын цахилгаан станц барьж оруулж үйлдвэрүүд нээж, бусад хотууд руу тэрл хүйжлэгээ нээж, за хотыг шинжилгэхэд нэлээд чухал үүрэг гүйцэтгсэн гэж үздэг. За Хайфа бол еврейчүүдийн цагаачлалын анхны томоохон давлгаа 19-р зууны дунд үеэс Мароккоос эхэлсэн. За хэдэн жилийн дараа Туркээс мөн одоо еврей гаралтай цагаачид олноороо ирж суурьсан юм байна. За энэ үед бол еврейчүүд Хайфа хотын хүн амын 8/1-ийг бүрдүүлдэг байсан. За ихэнх тус хотын зөв хэсэгт байрлах еврей хороолдод амьдардаг байжээ. За Хайфагийн аялал жуулчлалын гол үзмэр нь Бахан ертөнцийн төв буюу за мөн за хүрээлэн буу орчин цэцэрлэгүүд үүдэг. За энийг эрх гэж бол одоо жуулчид энэ хотыг голчлон зорж ирдэг. За энэ 2008 онд бол Бахан цэцэрлэгэд одоо болон цэцэрлэг төрөлөг бол ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэсэн юм байна. За анх одоо Бахан шашныг бол 1863 онд Персийн шашны удирдагч Мирза Хүсейн үүсгэн байгуулсан гэж үздэг. За дэлхийн дээр олон шашны төвүүд байдаг боловч Хайфа бол Бахан шашны одоо дэлхийн төв гэж тооцогдгоо. За 1850 онд Перс цааслуулсан Мирза Хүсейний шарлыг бол 20 дугаар зууны ихэнх үед энэ сүмд бол байршуулснараа маш их алдартай. За одоогийн байдлаар бол Бахан шашныг дэлхийд даяар бол 7 сая гаруй хүн шүтдэг юм байна. За Бахан сүм нь бол сайн тогтчулсан цэцэрлэгийн төвд байрладаг. За алтан бөмбөр дээвэртэй сүмийн эсрэг талд грекийн хэвэн маягаар баригдсан барилга нь Бахачуудын архив музей юм аа. За харамсалтай бидний ирэх үеэр коронавирусын шалтгааны улмаас цэцэрлэг түрээлэн болон сүм ажиллахгүй байлаа. За Кармел уулын ингэрт байрлах Бахан цэцэрлэг түрээлэн бий болгохын тулд за 10 жилийн турш харгуй ажил хийсэн гин шүү. За шилдэг дизайнерууд, барилгачид, архитекторууд 250 сая гаруй долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэхүү том төсөл дээр ажилласан юм байна. За Бахан цэцэрлэг түрээлийн бол эв найрамдал, гоо үзэсгэлэн за бидний энэ тайван бус харгас ертөнцид байгаль гоо үзэсгэлэнгийн ялалтын нэг төрлийн бэлэг тэмдэг болдог гэж хэлдэг. За энд байсан миний бие ч гэсэн өнөөдөр бидэнд маш их дутагдж байгаа тайван амар амгалангийн мэдрэмжийг зүрх сэтгэлтэй үрд хадгална гэж бодож авсан шүү.
Баткалин гэдэг энэ Хайфа хотын Баткалин гэдэг ариунд байдаг энэ кабель кардыг хүмүүс их яваад тэр дээд талд нэг айгүй том сүм байдаг. Тэгээ тэн дээр гарах гээд ирсэн чинь сүм нь одоо коронавирусгээ засварт орсон байгаа байна харамсалтай. За ер нь үзэгчтэй би бол Израиль улс бол ерөөхдөө нөгөө нэг бас нэг дайнд ажинтай улс тэгээд хил гайл майл дээр нэгэн ширүү юм байдаг шүү. Тэгээд тэгтээ бол ер нь мэдээж хэрэг визгүй юм чинь энэ Израиль бол хавар 5-аас 6 сар за намар бол 9-өөс 11 сарын 1 хүртэл бол маш гоё байдаг. За одоо энэ жил бол 11 сарын одоо өнөөдөр 14 5 болж байна. Тэгэхэд бол үнэхээр гоё байна. Ингээд ямар ч бороо энэ төр байхгүй. Ер нь 11 сарын 1-ээс борооны өдрүүд эхэлждэг. 4 сар хүртэл. За тэр хүртэл бол ерөөсөө маш их бороо ордог. За тийм учраас ер нь хавар юм уу намар ирж явах хэрэгтэй байна. За яг үдээд ирээд бас яг хуу визгүмчи ирээд энэ Хайфа хот тэгээд Тел Авив хот энэ төрөөр энэ хавьдаа ингэж сууршчаад зүгээр нөгөө Иерусалим руу бол юмаа үзчихэд өдөртөө ягаад би тэгж хэлээд тэгэхээр хот хоорондын автобусууд янзын юм бэ. Тэгээд нэг олон нүүж мүгээд авахгүй нэг газараа сууршчаад нэг гайгүй жавчтууд олж авчих юм бол тэгээд нэг хотоос нөгөө хот хоёрын хооронд нийтийн тээвэр энэ төр айгүй айтайхан нэг цаг маг яваад иржтэй өдөр цагаа өнгөрүүлчихэл ороод нь хариадаж болох юм байна. Тэгээд одоо энэ жил бол айгүй гоё байна. Гэтэ ер нь коронавирус гээд сая 11 сарын 1-ээс хил нээгдсэн учраас ерөнхийдөө бол юмнууд нь маш их засварт орсон юм байна. Как вас зовут? Алина. Алина, вы откуда вы приехали? Я из Украины. Значит, получается, украинский еврей, да? Да. За, Украинаас ирсэн байна. Ер нь бол Украинаас ирсэн еврей эмэгтэй гэж хэлж болно. Но вы с кем живете здесь? С детьми сейчас. На данный момент с детьми. Была замужем. А сейчас живу одна с 3 детьми. А муж? Муж здесь. Мы разошлись. 3 хүүхэдтэй гинэ. Тэгээд 3 хүүхэдтэй энэ чинь ингээд амьдарч байгаа. Сколько лет вы живете? В Израиле 18. 18 лет? 18 жил амьдарч байгаа. За, это ваша, я смотрю, магазин. Я его недавно открыла, поэтому он еще такой. Недавно это сколько? За, миний би 4 сарын өмнө цэцгийн дэлгүүр нээсэн. За, энэ бахан цэцэрлэг түрээлэнгийн хавар хүм маш их явдаг. Орлого гайгүй байх, ер нь мөнгө олох байх гэж найдаж байна гэж ярьлаа. За, коронавирусээс болж энд орлого бага байна. Гэхдээ ерөнхийдөө бол одоо коронавирусны дараа хүмүүс орж ирж байгаа учраас бид нар одоо ашиг орлого гайгүй болно гэж найдаж байна. За, энд амьдрахад маш дажгүй. Гэхдээ бол 2 ажил хийхгүй бол энэ мэдээж ажил хийж ижил хүн мөнгө олно шүү дээ. За, улсаас 3 хүүхдэд маань тэтгэмж өгдөггүй. Ер нь бол биднэрт бол их эцэгтэй хүүхдүүдэд тэтгэмж олдгоо. Гэхдээ хүүхдийн цэцэрлэг бол 3 нас хүртэл нь улсаас даадаг. За, гэхдээ хүүхдүүд маань өглөө цэцэрлэгт хөргөж өгөөд 2 цаг хүртэл цэцэрлэг дээр нь байлгадаг. За, 2 цагаас хойш ажилтай хүн бол мэдээж хүүхдээ авах заавал шаардлага гардаг. За, миний хувьд бол одоо гэртээ асарч авах боломж байхгүй. За, тийм учраас ажил хийхэд бас жоохон хүндрэлтэй. За, мэдээж татвар өндөртөө. Тийм болохоор мөнгө цааш нь хийх боломжгүй. Гэхдээ яг хөө бид нар амьдраад ажиллаа хийгээд татвараа төлөөд амьдрдаг. За, хүү ер нь ажил хийхгүй бол мэдээж яаж амьдрах вэ дээ? За, манад бол хүнс жимс бол сүүлийн үед маш их үнд орсон. 1 кг өсөн үзэм $5 болсон. За, байр түрээслэх гэж байгаа. За, байр түрээслэхэд 3 хүүхэдтэйгээ амьдрна гэж бодвол 3500 шекел. За, энэ бол ойролцоогоор $1000 байгаа. За, ингээд би амьдралын доод өртөг болох 5500 шекел оллоо гэж бодоход 3500-аа төлчихөөр цаана амьдрахад мэдээж хэцүү байгаа бидтэй гэж ярьсан юм аа.
יא בייגלה. כן, חם לוהט, רותח. טרי, בריא, רומני, מהוואי. בייגלה חם אולי? כן, בייגלה. За Арад бол Израилийн өмнөд хэсэгт Юудын цөл дэх уулын даваан дээр хот юм. За энэ хот бол маш цэвэрхэн хот. За Арад нь Сүнсэн тэнгисээс баруун тийшээ 25 км. За Бершебе хотоос зүүн тийшээ 45 км доршдог. За энэ хотод бол мэдээж янз бүрийн үндэстэн нийгмийн бүлгүүд байдаг. Сефардууд, Ашкеназууд, за хар арьстай буюу Африкаас ирсэн еврей нар, за шашингүй еврейчүүд, за мөн эдэр шашны еврейчүүд, за мөн уугуул израильчууд, за Израиль буцаж ирсэн еврей нар гэх мэтчлэн одоо маш олон газараас ирсэн хүмүүс амьдардаг байна. За Арад хотыг 1962 онд Израилийн уугуул иргэд буюу за Аргентинаас ирсэн еврей нар болох 160 залуучууд дийлж үүсгэн байгуулсан төвхтэй. За одоо маш залуу хот. За хүн ам нь гол төлөв Сүнсэн тэнгисийн ирэг дээрх МБК хэмээх хотын жаштгуудад ажиллаж амьдардаг. За Арад хотын оршин суугчдын гол хэсэг нь Европын орнуудаас ирсэн мөн еврей гаралтай хүмүүс байдаг. За мөн ихэнх зөвлөлт тусаас ирсэн еврей гаралтай хүмүүс. Арадаас Сүнсэн тэнгис хүртэлх хурдны зам нь бол 25 км. За замууд нь маш их хамгийн аюултай замуудыг нэг тооцогддог могоо замтай. За мэдээч бидний мэдих Сүнсэн тэнгис нь далайн түвшнээс доош 420 м-д байрладаг. Дэлхийн хамгийн нам дор хэсэг. За еврей хасид таны хажуугаар өнгөрүүл өөрөө ирэхгүй сонирхол татдаг. За 17 дугаар зууны зүүн Европоос гаралтай гэж үздэг. За бүр тодорхой хэлбэл одоогийн Украин улсаас гаралтай гэж үздэг. За хасид гэдэг нь орчуулбал зөв хүн гэсэн утгатай юм байна. За одоогийн хасидууд бол Нью-Йорк болон Израильд голчлон амьдардаг. За эдгээр хүмүүс бол өөрийн гэсэн орионтой. За мөн өөрийн гэсэн дэлгүүртэй. За мөн Израилийн паспорт байхгүй. За зөвхөн бүх асуудлаа дотроо шийддэг. За ерөнхийдөө бол Израилийн засгийн газартаа бол байнга тэмцчээдэг. За тэгсэн мөртлөө одоо Израильд амьдардаг шашингүй олдуу еврей нарын татварын мөнгөөр одоо өөрсдөө ингээд тусламжийн мөнгө аваад тэтгэмж аваад амьдардаг гэж хэлж болно. За эдгээр одоо хасидууд бол маш олон хүүхэдтэй. За эхнэр нэг олдуу гэр орныхаа ажлыг хийгээд хүүхэдтэй хардаг. За ерөнхийдөө бол интернет хэрэглэдэггүй. За мөн телевиз үзэдэггүй. За гар утсан дээр бол ямар ч интернет авахгүй зөвхөн ярих зорилт. За ер нь ингээд гудамжаар явж хат Тори судар буюу талмууд одоо судраа барьж явах нь үзэгдэн. За эдгээр хүмүүс бол одоо маш их өөртөө итгэлтэй. За ерөнхийдөө бол их дээгүр харцтай хүмүүс гэж хэлж болно. Өнөөдөр нөгөө Сүнсэн далаа үзэх гээд ирсэн байхгүй юу. Тэгээд энэ Арад гэдэг хотод ирсэн баа. Тэгсэн чи басад нөгөө шабат нь таарчсан. Тэгэхээр 2 удаа таарж байна. 14 онцлог гэсэн үгтэй. Яг эрэхэд яг хагас өдөр таарч ирсэн. Нэг одоо ингээд нөгөө бүх юм хаацсан. Уул нар буугаагүй байсан чинь тийшээ яваад очие гэсэн чинь автобусууд нь бүгд зогссон. Такси нь бүр амар үнэтэй. Тэгээд одоо энэ нөгөө
үндэсний цөөнхүүд энэ араб хотод ч гэсэн ихэнх нь нөгөө нэг Оросод тэгээд тал нь еврей нар тал нь энэ одоо нөгөө эдний нөгөө ортодокс гэж нэрлэдэг байгаа хүмүүс байт юм ээ. За тэгээд эдгээр хүмүүс нөгөө хувцас өмсөд баяраа их явчихна. Дээр нөгөө явж байгаад нэг яг хороолт нь ороо зураг нь авсан. Айгу айс байхгүй одоо жоохон хажуугаар өнгөрөхөр жоохон би тэд жоохон айсгаа явчихна. Үнийг ч хүн байхгүй бүх машинууд нь зогссон. Бүх юмнууд нь ингээ хөнгө хотчиг болчиход тэгээд нэг гоёлоо хувцас өмссөн нөгөө энэ хүмүүс нөгөө хар малгайгаа өмсөд хар хувцас өмссөн. Айгу муухай харж байгаа амар ч юм шиг. За түүний гадаад байдал их сонир харагдан. 17-р зууны хасидууд анх бий болоход Европт одоогийн өмсөж байгаа хувцсыг өмсдөг байсан. За эдгээр хувцсыг өмсөхдөө бол хасидуудыг бус хүмүүсээс ялах гэж энэ хувцсыг өмсөхийг шаарддаг байсан. За хасидууд болохоор одоогийн хасидууд бол энэ хувцсыг өмснөөр дараахан харагддаг гэж боддог. За энэ нь бурхан таалагддаг гэдэгт итгэдэг юм шүү. За тэдний өмссөн том малгай бол маш их сонирхол татдаг. За энэ малгайны түүх гэвэл Европод еврей хүмүүсийн хүлэн зөвшөөрдгөө дорд үздэгээс үзэлтэй бусад үндэстэнгүүдээс ялгахын тулд энэ малгайг бас өмсөхийг шаардаж байсан хувцснаас гадна. За харин тэр үед малгай өмсөх нь дорд үзэхээр болж байсан боловч еврей нар одоо энэ малгайгаараа өмсөх нь тэдний хувьд бахархал. За туулсан зовлонгоо давж гарсан еврей хүн гэдгээр бахархдаг гэж ярьж байсан. За нэг юм малгай $5,000 хүртэл үнэлэгдэг гинэ. За энэ малгайгийн хараад ахтал ерөнхийдөө булганы арьсаар хийсэн гэж хэлж байсан. За ер нь хасидууд энэ малгайгаа шаббат буюу хагасаа өдрийн баяр, за мөн бусад баярын өдрүүдээр өмсдөг. За харин энгийн өдрүүдэд хар шилээ өмсөж байгааг харж байлаа. За мөн кип буюу толгоон дээр тавьдаг жижиг бөөрийнхээ нэхмэл голдуу малгай өмсдөг. За түүнийгээ толгоон дээр хавчаараар тогтоосон байдаг. За мөн хасидуудын хажуу тал руугаа унжуулсан үс нь бол маш их сонирхол татдаг. За үүнийг бол Тори сударт нь шанаа хавийн үсээ авч болохгүй гэж заасан байдагтай бас холбож үздэг юм байна. За мөн хасидын хүнтэй суусан эмэгтэй нар бүгд парик юм уу алчуур зүүдэг нь үсээ хусуулсан байдалтай холбоотой. За энэ талмууд сударт зааснаар хүнтэй суусан эмэгтэй үсийг зөвхөн нөхөр нь харах ёстой. Тийм учраас үсийг харагдуулахгүй тул үсийг хусаад парик өмсгөн зөв гэж үздэг гин шүү. Шаббат шалом. Поговорю о чем, о всем, что они думают. За энэ өвөт ярилцаж байхад энэ хүн Арат хотод ирээд 20 гаруй жил болж байгаа. За мөн охинтойгоо амьдардаг гэж ярьсан. За охиныхаа гэрт байгаа учраас байр түрээсэлж байгаа гэж үзээд Израиль улсын засгийн газраас байрны түрээсийн мөнгө, за хөдөлмөрийн чадвар алдсан хүлгүй учраас түүний тэтгэмж, за машины бензиний үн, машинтай холбоотой засвар үйлчилгээний мөнгө гээд нийтдээ $7,200 шекел буюу за долларын ханшнаас хамаараад $2,300 тэтгэмж авдаг гинэ. За энэ хүн Москва хотоос ирсэн Орос орондоо маш их санж байдаг. За ерөнхийдөө бол жилд нэг удаа очиж ирдэг гэж ярьж байлаа. Но только до наступления пенсионного возраста. Вот я получил машину, я вот за 20 лет.
Шалом.